тэр жирэмсэн ээжийг бичил тэжээлийн дуталтай байлгаж болохгүй байна. Тэр дуталтай байгаад байвал хүүхэд маань дуталтай төрчих гээд байна. Ахаа бид нар хүүхдийн бичил тэжээлийн дутлыг арилгах гэж бас бүх асуудал үүсгэх гээд шүү дээ. Тийм учраас ганц ээж цааш дахиад нэг хүний нэг дуталтай нэг ээжийн асуудал ярьж байсан бол хүүхдэн төрөөд хоёр ихэр түүх дахиад бүр гурван хүний асуудлын нийгмийн эрүүл мэнд чинь тулгарч гарч ирэх гэдэг шүү дээ. Тийм учраас асуудал шүү дээ. Манай нөгөө яг одоо мэрэгжлийн одоо эрүүл мэндийн дотор энийг нөгөө чөтгөрийн тойрог гэж ярьдаг. Хэрвээ ээж асуудалтай байгаад одоо хоол хүнсний асуудалтай тураалтай юм уу, туранхай юм уу, эсвэл илүүдэнжинтэй ч байж болно. Гэтэл хэрнээ цаанаа одоо нөгөө амин дэмэрцийн дуталтай байна гэх юм бол тэр ээжээс тийм л хүүхэд төрнө. Тэр хүүхэд бол бага насндаа тийм байгаад өсвөр насн дээрээ дахиад тийм болно. Эргээд тэр ээж маань дахиад асуудалтай байгаа, дахиад жирэмслээ, дахиад гэр бүл зохионо гэх юм бол ингээд энэ тойргийг хизээ тасалж болдгоо гэхээр одоо манай нийгмийн эрүүл мэнд дээр болохоор жирэмсэн үе.